Ямар ч байсан би чадан ядан эзний үгийг монгол хэл дээрээ та нарт хүргэхийг хичээж байгаа. Тэгээд монгол хэлээр өөрийнхөө бас төрж хэлд орохдоо сурсан тэр монгол хэлээр бид нар эзний үгийг сонсно гэдэг бол бидний зүрхэнд бас өөрөөр хүрэх байх гэсэн найдвар итгэлийн үүднээс би монгол хэлээрээ ингээд үгээ хуваалцаад нэгдүгээрт хоёрдугаарт одоо бас итгэлийн ах トゥ нар маань ингээд бас өсөөд одоо ингээд эсийн бүлэг гэл явж байтал 20 одоо 30-аач хүн болчихор ч тийм ээ. Бүгдээрөө нэг тэнд нэг Америк сүмд англи хэл дээр ингээл яваад байгаа юм чинь бас монголчууд бөөгнөрөөд бүгдээрээ монгол хэл дээрээ сонсох нь бол илүү их ёроолтой байх гэж бодож байна. Тэгээд саягийн дуунд дуулж хахад би сая яг нэг юм надад энэ дуунаас ойлгогдчихлээ л да. Ялангуяа манай шинэ хүмүүс энийг сайн ойлгоогүй өнгөрцөн байж магадгүй. Улаан буудаан үр өөхөхгүй бол ургахгүй гэж сая дуун дотор гараад байна шүү дээ тийм ээ. Тэгээ эн чинь юу хэлж ядг вэ гэхээр эзнийг ойлгоогүй хүнд бол зөвөр яг зөвөр нэг дууны үг юм шиг сонсогдож магадгүй. Гэхдээ улаан буудаан үр яаж боловсралдгүй гэхээр эхний тэр үр болж байгаа улаан буудаа газар дээр орж өөрөө үхээд тэгээ өөрөөс нь шинэ үрнүүд хэдэн зуугаараа үржижэл ингэж ургадаг юм зарчимтай байгаа даахгүй юу. Тэгээ энүүгээр төлөөлөөд яг энэ Христэд итгэгч амьдралаар явж байгаа хүмүүс бол бид нар өөрсдөө бусдын төлөө өөрийнхөө хүслийг өхүүлж чаддаг. Энэ дэлхий дээр байгаа энэ хүслүүдийг өхүүлж чаддаг байх ёстой гэдгийг бидний их эзэн өөрийнхөө сургаал биднэрт заадаг. Тэгээ энэ биднийг ганц одоо асуудалд оруулдаг зүйл чинь энэ тэр одоо нөгөө өнгөрсөн номлол дээр би Яков номын 3:16-аас хэлж ирсэн тийм ээ. Хаа натаархал хуваа бодсон хандлага байна. Тэнд бүх бузар муугийн одоо уурхай тэнд байдаг. Тэгэхээр бид нар өөрсдөө нөгөө хуваа бодолт маань хэтэрчих юм бол бид нар хуваа бодолтол тэр төвшин өндөр байх юм бол бид нар бусдын төлөө үйлчлэх одоо чадвар бол ер нь байхгүй болно гэсэн. За тэгээд өнөөдөр өнгөрсөн 7 хоног бид нөгөө Есүс Христийн цуглааны үн цэнийн талаар ярьсан тийм ээ. Тэгээд нэгэнт бид нар цуглаад ингэж байгаа юм чинь одоо энэ яг Христэд итгэл хүмүүсийн одоо шинэ итгэгчнэрт зориулсан нэг юм 15 цоврал одоо яг энэ үндсийг зөв үндсийг тавьж өгдөг цоврал 15 хичээл байдаг юм байна. Тэгээ энүүнийг би эхнээс нь өнөөдөр эхлээд ингээд хэдүүлээ хуваалцаад заагаад явъя. Энэ 15 хичээлийг үзсний дараа ялангуяа шинэ хүмүүсийн хувьд бол маш Христэд итгэлийн талаар зөв суур тавигдах бах. Хуучин хүмүүсийн хувьд ч гэсэн бас мартсан, хэлүүлээгүй, сэргээгдэж сонсогдох ёстой юм бас эзнэр дамжид сануулгадаж хэрэгдэх бах гэж бодож байна. Тэгээд эхний сэдв хичээл маань болохоор авралын тухай. Яагаад бид нар аврал хэрэгтэй юм? Аврал гэж ер нь юу юм тийм ээ? Энэ бол ялангуяа шинэ хүмүүст маш чухал. Тэгээ энэ авралын тухай ярина. Тэгээд энийг эхлэхийн өмнө бас нутгийн чуулганы тухай би нэг хэдэн үг хэлмээр байна та хэвдээ тийм ээ. Тэгэхээр бидний энэ цуглаад байгаа энэ хэсэг цуглаан бол тийм ээ. Зүгээр нэг сайн дурын байгууллага ч юм уу юм биш ээ. Энэ бол Бурхны чуулган юм шүү тийм ээ. Бүгдээр. Тэгэхээр энэ дээр нэг ийм эшлэл байгаа. Эфес 22:19-оос Эфес 2:19-оос 22 би энийг бас уншмаар байна л да. Энэ дээр эзэн биднэрт юу гэж хэлсэн байна гэхээр тийм ээ. Тийм бол та нар цаашид харь хүмүүс болон гадны хүмүүс биш харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд биднийг хэлж байгаа шүү. Бурхны гэр бүлийнх юм аа. Тэгэхээр бид нэр Бурхны гэр бүлийнх. Тэгэхээр та нар элч болон иш үзүүлэгчийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс өөрөө энэний тулгуур чулуун юм шүү, тийм ээ. Тэгэхээр бидний гол нэгдлийн маань утга учир энд байгаа. Түүний дотор бүх барилга түүний дотор холбогдсон эзэн доторх ариун сүм болохоор өсөж байна. Та нар ч гэсэн сүнс дотор Бурхны орших газар болохоор
Христ дотор хамтдаа байгуулагдаж байгаа юм шүү гэдгийг Эфес номоор дамжуул биднэрт маш тодорхой хэлсэн байгаа. Тэгэхээр бид нар эзэн дотор нэг бие бөгөөд Бурхны хүүхдүүд. Тэгэхээр юу яах ёстой вэ гэхээр бид нар Бурхны хүүхэд болж Бурхны хүслээр Бурханд хүлээгдэж явж Бурхны хүүхэд болсон юм бол Бурхны хүүхэд Бурхны гэр бүл дотор өсөж тарних ёстой, тийм ээ. Тэгэхээр Христийн чуулган бол Бурхны гэр бүл. Тэгэхээр Бурхны хүүхдүүд Бурхны гэр бүл дотор өсөж тарних ёстой. Тэгэхээр энэ гэр бүлийн үндсэн нэгж болох үндсэн нэгж маань бид хэд буюу итгэлийн хамт олон. Тийм ээ. Тэгэхээр үүнийг эсийн бүлэг, гэр чуулган, жижиг бүлэг гэж янз бүрээр нэрлэж байгаа. Тэгэхээр тэрхүү итгэлийн хамт олон дотор бурханлаг амьдралын хэв загвараар бид нар амьдарч сурдаг гоо. Энэ итгэлийн хамт олон дотор. Түүнээс бид нар дандангаараа яваад байх юм бол тэр нөхөрлөл байхгүй, сэргээн босголт байхгүй, уруу татлагад татагдах тэр их риск руу өөрийгөө одоо экспоз хийж гаргаж өгч гин гэсэн үг, тийм ээ. Тэгээ бид нар итгэлийн хамт олон дундаа бие бинийгээ дэмжиж Христтэй хамт хэрхэн амьдрахыг хамтдаа суралцсангаа Христийн хайраар бусдыг хайрлахыг сурдаг ийм орчин байгаа. Бидний энэ итгэлийн хамт олон маань. Тэгэхээр зэрэг бид нар одоо дөнгөж эхэлж байгаа учраас бас би энэ үндсэн ойлголтын асуудлыг яаж бид нар энэ хамт олон ойлгох хэрэгтэй юм гэдгийг бас ингээд товчхон хэлье гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг мэдээж эзнийг эрен хайсан зүрхийн цаанаасаа бас сүнсэн хөдлөгсөн өчнөө олон монгол ах トゥ нар маань энд ирнэ. Тэгэхээр зэрэг бид нар шинээр ирсэн хүмүүс бол мэдээж энэ миний байх газар мөн үгүй юу гэдгийг хамгийн түрүүний асуулт байдаг, тийм ээ. Бидний хүлээж авж байгаа энэ цаашдаа юу хийж байгаа, ямар үн цэнээр бид нар амьдарч байгаагаас шалтгаалаад тэрийг харж яадаг баг. Тэгэхээр бид нар тэр хүмүүстэй ч гэсэн, тийм ээ, энэ суураа бид нар бас ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд энэ талаар ингээд жоохон ойлголт өгөөд тэгээд өнөөдрийнхэн үндсэн одоо номлолынхаа юу оръё. Тэгээд энэ өнөөдөр бид нар юу үзэх гээд байна гэхээр авралын тухай. Аврал гэдэг бол ерөөсө хүн төрлөختний түүхийн турш энэ бол ерөөсө хамгийн том проблем байсан. Тийм ээ. Хүн төрлөختөн ер нь хөгшрөх, үхэх энэ асуудлаа шийдэхин тулд тэр мөнхийн ус буюу мөнхийн амьдрал, тийм ээ. Авралын тухай асуудлыг эрен хайж ирсэн бөгөөд тэрийг шийдэж чадаагүй. Энийг ерөөсөө товчхондоо шийдвэр энэний хариултыг Есүс Христ хурж ирж хүмүүст хэлж өгсөн. Энэний нууц одоо энэ Библийн сургаал дотор байж идэг. Энүүнийг бид нар өнөөдөр тайлж үзнэ хэдүүлээ. Тэгэхээр Ром номын 6-гийн 23 Библиэд ирсэн хүн байвал бүгдээрээ харъя. Би энийг бас эндээс гаргаад ирээ. Ром Ром 6-гийн 23 дээр ингэж байна. Учир нь нүглийн хөлс нь үхэл. Харин Бурхны бэлэг бол бидний эзэн Христ Есүс доторх мөнх ам мөн. Амен. Тэгээд энэ мөнх амын бэлгийг мөнхийн эзэн маань биднэрт бэлэг болгон өгөхийг хүсэж байдаг. Тэгэхээр энэ тухай яг энүүнийг бид нар задлж ойлгохын тулд яагаад энэ бэлэг гэдгийг бол бид нар ойлгож байна, тийм ээ. Бэлэг гэдэг бол хүнд үнгүй өгөгддөг зүйлийг бэлэг гэж ойлгодог бид нар, тийм ээ. Тэгэхээр энэ мөнх ам гэдэг зүйлийг биднэрт бэлэг болгож өгөх гэдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энүүнийг үзэхийн тулд би яагаад энэ бэлгийг бид нар авах ёстой юм? Яагаад авч чадхаа байж байгаа юм? Гэт одоо бас практик амьдрал дээр хослуулаад тайлбарах гээд оролдъё. За Библийн дагуух авралын ойлголтын тухай би аль болохоор товчхон их сунжруулгүй ойлгомжтой хэлбэрээр гаргахыг хичээе, тийм ээ. Хүн болон дэлхийн ертөнц ер нь хизээнээс яаж бий болсон юм бэ? Энэ дэлхийд байгаа хүний зорилго юу юм бэ?
гэдэг бол хүн төрөлхтний түүхэнд бол одоо мөнхийн асуулт байсан. Хариултаа олж чадаагүй тийм ээ. Тэгэхээр энэ үнийг бид нар шинжлэх ухаанаар учрыг олох гэж үзэж байна. Философор тэгээ бусад шашнуудаар ингээд янз бүрийн байдлаар. За гэтэл Библиэд энийг хамгийн төгс төгөлдөр хамгийн ойлгомжтойгоор хэлсэн байдаг. Тэгээд хүн бүтээгдсэн зорилгоо одоо жишээ нь Бурхныг таньж мэдсэний дараа эхлээд Бурхны тэр агуу байдлыг олж мэдсэний дараа хүн өөрөө ямар өчүүхэн юм бэ гэдгээ ухамсарлаж эхэлдэг байна. Энэ үеэс хүн Бурхнаас имэж энэ бүтээгч бүтээлийн энэ харилцаагаа зөв ойлгож эхэлж идэг ийм үйл явц тэндээс эхэлдэг байгаа даа. Тэгээ хүн гэдэг амьтан бол бид нар бол ерөөсөө анх бүтээгдсэн зорилго маань бүтээгч эзэн Бурхантайгаа хамт мөнхөд төрөнтэй хамт байнгын аз жаргалтай байхаар ийм одоо оригинал дизайн биднийх чинь тийм. Тэнд үхэл гэж байхгүй, өвчин гэж байхгүй. Ийм дизайнд. Гэтэл бид нар яагаад ингэж чадхаа байсан гэхээр хүн төрөлхтний тэр гим нүглийн асуудлаас болоод бид нар мөнхийн эзэн Бурхантайгаа хамт байж чадхаа байсан. Тэгээ яагаад гим нүглийн асуудал гарч ирсэн гэхээр энэний хамгийн гол юм нь хүн өөрөө Бурхантай адил болохыг хүссэн тийм сэтлэр бүх зорилгыг одоо ер нь Бурхан надад хэрэггүй би өөртөө Бурхан гэдэг энэ сэтэл зорилгоос бол хамаг асуудал үүссэн байгаа даа. Тэгээ ер нь бол одоо манайхан бүгдээрээ мэдж байгаа. Ер нь бол ертөнцийн эзэн дэлхий ертөнд энэ дээр байгаа бүхий л ус ургамал тэнгис далай ан амтан мал бүгдийг бүтээгээд хамгийн сүүлд хүнийг бүтээгээд хүн бол чи энэ дэлхийн хамгийн хүчрэх амтан бөгөөд энд бүтээгдсэн бүх зүйлийг чи ганцаараа захирнаа гэд хүнд өгсөн байгаа даа шүү дээ тийм ээ. Гэтэл хүн маань сүүлдээ одоо нөгөө гим гэдэг одоо би тэр нүгэл гэдгийг ингээд тодорхойлох гээд байгаа байхгүй цаанаас энэ юм ярьж байгаа. Гэтэл хүн маань одоо түрүүний миний хэлэх гэжсэнээр Бурхан ингэж өгөөд бас Бурхан өөрөө өөрийнхөө тэнгэр элчүүдийг хамгийн үзэсгэлэнтэй хамгийн чадвартайгаар бүтээж исэн. Энэ дотроос Бурханы эсрэг боссон одоо хоёр бүтээл гэд нөхөр бүхнийг чаддаг болохоор Бурхан ерөөсөө надад хэрэггүй юм байна. Би Бурханы оронд Бурхан болж болох юм байна гэж Бурхантай одоо юу гэж хэлдэг юм тийм ээ. Одоо өрсөлдөж эхэлснээр Бурханы оршихугаас хөөгдсөн. Хоёр дахь Бурханы эсрэг тэрсэлсэн бүтээл нь болохоор хүн байгаад. Тэгээ ер нь яг нарийнда ярих юм бол энэ дэлхий дээр байгаа ер нь хамгийн муухай, хамгийн хорон, хамгийн хөнөөлтэй бүтээл бусад тэр амтан ургамлыг бодох юм бол хамгийн муухай нь бас яг нарийнда хүн байгаад байгаа юм. Тэгэхээр энэ юунаас болдог вэ гэхээр хүн асар их гмийн боолчлолд орсноос болж байгаа юм. Гмийн боолчлолд яагаад орсон гэхээр хүн маань ер нь тухайн үед гмийн боолчлолд орж байгаа нь Бурхантай сөргөлдөж тэгээд Бурханы дуулууртай дагаагүй Бурханы тушаалуудыг дагаагүйгээс болоод өөрийнхөө хүслээр сонирхлын дагуу явсноос болоод хүн бол асуудалд орсон байгаа. Гэтэл өөрийнх нь сонголтууд хэн нөлөөлж исэн гэхээр зэрэг одоо түрүүний миний ярьдаг Люцифер буюу Сатан гэж яриад байгаа нөхөр чинь Бурхантай тэрсэлдээд Бурханы хүчрхүү байгаад Бурханы оршихугаас хөөгдөх үедээ тэр нөхрийн ганц хийж чадах юм нь Бурханы хамгийн хайртай бүтээл болох хүмүүсийг хорлох асуудал байсан байна. Тэгээд тэр сүмсээр оршигч өгөөд биднийг бодтойгоор оршиж өнөөдөр ч гэсэн бидний амьдрал дээр бодтойгоор бид нарыг уруу татлахаар янз бүрийн гмийн боолчлол уруу татчихэдэг. Одоо энэ сүнслэг амьдрал дотор бид нар сүнслэг нүдэн тарагдахгүй юмыг урд нь бол байхгүй л гэж боддог байсан тийм ээ. Энэ бол бодтой байгаа байхгүй юу? За тэгээд энд одоо нөгөө анх зорилгоосоо одоо ингээд хазаагаад байгаа нь бид нар тэр гмийн боолчлолд орсноос тэр гм гэдэг зүйл Бурхан хүн хоёрыг хооронд нь одоо хамгийн том одоо хан хэрэн болж
тогтсон байгаад. Тэгэхээр зэрэг тэр жишээ нь одоо ингээд хүмүүс болохоор өөрөө гэмтэй байгаагаа мэддэггүй, ойлгодгүй. Тэгээ би саяхан нэг Америк хүнээс ийм монгол зүрэг Америк хүн монголоор хэлж яхаар нь айгүй садан тосч хүлээж авч байгаа байхгүй. Тэгээ тэр хүнд юу гэж хэлж яах гэсэн чинь бид тэр Библийн тухай ярьжсэн чинь тэр хүн тэгж байгаа байхгүй. Хүн гимээ мэддэггүй, тэмээ гэдгэрээ мэддэггүй гэдэг ийм үг хэлж яана л да. Гэсэн чинь яг энэ Библиэл дээр байгаа санааг ерөнхийд нь айгүй агуулсан үг байгаа байхгүй юу. Тэгтэл одоо жишээ нь би одоо та нараас асууя л да, энд байгаа бүх итгэгч ах トゥ нараасаа тийм ээ. Нүгэл үлддэггүй, гэм хийдэггүй хүн байна уу? За бүгдээрээ нүгэлтэй юм байна. Ямарч ийс. За тэрийг хүлээж зөвшөөрж ийн гэдэг чинь бид нар бас том амжилт гэж би ойлгож байгаа тийм ээ. Гэмтээ. Ер нь бурхныг таньж мэдээгүй хүмүүс бол байна шүү дээ тийм. Би нүгэл байхгүй гэдэг шүү дээ. Нөгөө ах トゥ нар маань тийм. Би ерөөсөө нүгэл байхгүй, хүн алаагүй. Тийм айхтур ноцтой том хулгай хийгээгүй тийм ээ. Айхтур том худлаа яриаггүй гэж жижигхэн ярьснагаа оруулахгүй гэдэг ингээ яриад идэх хөөх тийм ээ. Тэгэхээр энэ гмийн асуудал шийдэгдэхгүйгээр бид нар тэр авралын тухай асуудал шийдэгдэхгүй болоод байгаа хөөх. Тийм учраас энэ аврал гэдэг бол биднэрт хамгийн чухал биднэрт биш ерөөсөө хүн төрөлхтний түүхэнд хамгийн чухал асуудал байсан. Бид нар монголчуудын хувьд бол бид нар үнэхээр бурхан гэдгийг ойлгохгүй олон зуун жил түүхийнхээ явцсан. Тэгээд гадны шашин одоо нөгөө буддаа гэж орж ирэнгүүтээ бурхны тухай концептыг өөрчлөөд хүмүүсийг одоо нөгөө тархины угаана гэдэг шиг тийм ээ бурхан гэж бодохоор шал өөр юм боддог. Ийм майндсеттэй болцсон. Учраас бурхны тухай ойлголт эдийг олж авч зөв ойлгоход хамгийн хүндрэлтэй асуудал бас тэнд байгаа даа байхгүй. Тэгэхээр бид нар ойлгосноор энийг бас харах хэрэгтэй. Бусад ойлгож чадахгүй байгаа ах トゥ нартаа бас санаа тавьж туслах хэрэгтэй байгаамаа. Тэгээд гмийн асуудлыг бид нар яаж ойлгох вэ гэхээр бид нар бол ерөөсөө гмийн тухай ярихдаа дэлхийн стандартаар хараад байдаг. Дэлхийн хүмүүс юу гэж бодож байна тийм ээ? Гэтэл бид нар энэ гмийн асуудлыг харахдаа бурхны стандартаар бид нар өөрсдийгөө тавьж бурхны шүүлтүрийг өөр дээрээ хэмжээд тавихаар бид нар хинбэ гэдгээ харна гэсэн. Тэгээд би бол энийг бас мэддэггүй байсан. Ер нь бурхныг олж мэдхээс өмнө бол би өөрийгөө бол одоо их цэвэр сайхан хүн тийм ээ, бусдаас илүү их бардам зантай тийм ээ, мундаг ийм хүн ямар ч одоо толб байхгүй одоо гэлжсэн ийм сайхан цагаан царайтай гэж боддог байсан. Гэтэл бурхныг олж мэдээд энэ стандартаар өөртөө хэмжүүр тавих үед би ямар халтайсан царайтай энэ тэнтэй хөөд хүрэгдсэн тийм ээ, гачин муухай юм байснаагаа олж хараад ичиж эхэлсэн, гимшиж эхэлсэн. Тэгээд тэр ариун нэгнийг яавал энээсээ би арилах уу тийм ээ хөөрхөн болох уу сайхан болох уу гэдэг арга замуудыг хааж их. Энэ бол хүний зүрхийг угаасаа тэр ариун нэгэн лүү буюу тэр уусгч нэгэн лүү удирддаг байгаад. За тэгээд гмийг энийг ойлгохын тулд одоо юу бурхны стандарт гэж юу юм бэ гэдгээ бид нар бас ойлгох хэрэгтэй. Бас бурхан гэж хэн юм бэ? Түүний ариун байдал тийм ээ. Түүний шудраг байдлыг бас ойлгох хэрэгтэй. Тэгэхгүйгээр бид нар бурхны талаар буруу төсөөлөлтэй байдаг учраас энэ үнийг бид нар зөв хэмжиж чадахгүй байгаа нэг юмнууд байгаад байна. Тэгээ би бол энэ үнийг зөвхөн хамгийн энгийнээр өөрийгөө хэмжихийн тулд бурхнаас өгдөж исэн 10 хуулиар өөртөө нэг хэмжүүр тавиад үзэхэд тийм ээ хамгийн энгийн. Тэгээ ер нь бол бид нар өөрсдөө одоо ямар амтан гэн ямар хэмжээний хүн бэ гэдгээ харах бас нэг юу би бас энэ дээр ингээд нэг юу ядсан баг. За 10 хуулиар хэдүүлээ өөрийгөө зүгээр харъя л да тийм ээ. Хүн бүү ал гэсэн баг. Энэ дотор хүн алсан хүн байна уу? За чамбаа нэг хүн алсан, энд хүн алсан гэж байна. Тэр хүн алаагүй гүрийгээ дэшүүрээ. Бат. Тэ энийг бид нар яг хүний нүдээр харах юм бол шүү дээ тийм. Материалын байдал дотор хүнийг очиод цохоод нүдэд ингээд материалыг алдснаар хардаг байхгүй. Бурхны хэмжүүрээр бид нар энийг яаж харах вэ гэхээр шүү дээ тийм ээ. Бидний зүрх сэтгэл дотор хүнийг асар их үзэн ядах зүрх сэтгэлийн хандлага тээсэн бол байгаа бол тэр хүнийг алах бүрэн бололцоо нээгдсэн байна. Хэрвээ бид нар шүү дээ
хууль байхгүй. Тэр бололцоо нөхцөл бүрдсэн бол хэн нэгэн хүн миний уурыг амар хөргсөн үнэхээр зөвөө хөргөж байгаа бол тийм ээ. Хууль байхгүй нөхцөл байдал бүрэн эрх мэдэл байсан бол тэрийг авчраад алах зүрх сэтгэл биднэрт байгаа байхгүй. Тийм учраас бид нар Бурхны нүдээр харахад бид нар аль хэзээ тийм алуурчны зүрх сэтгэлтэй байдаг. За 10 хуулиас дараагийнхны үйл бүх хулгай. Хулгай хийгээгүй хүн байна уу амьдралдаа? Нэг ч хэрэг юм хулгай хийгээгүй. No pass тийм тэнцэхгүй. Бүх худлаа гэсэн байна. Нэ? Худлаа хийгээгүй хүн байна. Багт. За бүх завхаар гэсэн байна. Хөршөө хайрлах гэсэн байна. Хөршөө хайрлах нь эртгээл дандаа үзэн ядалт дунд яваад байгаа шүү дээ бид нар чинь. Нэг жоохон юмнаас нь болоод энэ ёстой хөгийн янзын ингээл ярьж идэг тийм ээ. Зүгээр энүүгээр ингээд бид нар шүүгээд үзэхтэл тийм ээ. Бид нар одоо ямар сонин нөхцөлд бай тийм ээ. Бурхны шүүлтэнд ороод бид нар ингэхэд зүгээр мөнхийн зовлонгийн газар буюу одоо тэр тамд шийтгэгдэх бүрэн бололцоог хангацсан байгаа байхгүй. За тэгээд би сая тэр гэм нүглийн тухай жоохон судалж байгаад интернет дээрээс бахан гэм нүглүүдийн жагсаалт болж байгаа хгүй. Ялангуяа би энийг яагаад олъё гэсэн гэхээр бид нар бол яг тодорхой хэмжээний гэм нүгэлтэй гэдгээ зөвшөөрөөд мэдсэн байгаа даа шүү тийм ээ. Гэтэл бидний бас гол зорилго маань эзэн биднээр дамжуулаад бусад ах トゥ нараа бас аврах ийм ажил хийх гээд байгаа учраас бид нар тэнд очиод гэм нүглийн тухай ярих болно шүү тийм ээ. Тэгэхээр нөгөөдөл маань би гэм нүгэл байхгүй гэдэг ингээд бидний өөдөөс мэдээж ярина шүү тийм ээ. Тэгэхээр энүүнийг бас ойлгож авахд туслах байх гээд. Тэгээ энийг харахаар бид нар нэрээ хаана байгаа хэмбэ гэдгээ бас харах байх. Тэгээ энүүнийг одоохондоо англи дээр байгаа би ариун найднаар дараа нь орчуулуулад монгол дээр юу ячна тараачна манайхан тэгээд аваад зин үз тийм ээ. За энэ тэрийг эхлээ гаргадаа. За энэ дээр интернетээс би олсон. Бидний хүмүүсийн ерөөсө байнгын өдөр тутмын үлдэж яадаг гэм нүглүүд нь шүү дээ тийм. Одоо зөвөр ингээд түүгээл хийснээр энэ бол нэг хуудас шүү. Цаана нь олон хуудас байгаа сая та нараа анзаарсан бол 122 нүгэл гэм нүглүүдийг бид нар олсон байна. Тэгээ ийм ойлгохгүй ийм өөдгөө амьтад учраас бид нарт одоо яах вэ? Бид нар ямар нэгэн байдлаар одоо өөрсдөө сайжрах хэрэгтэй байгаа байхгүй тийм ээ. Гэтэл хүн төрлөختөн юу гэж боддог вэ гэхээр хүмүүс за одоо хүмүүс бол ер нь баларцныгаа бол мэддэг гэж байгаа байхгүй юу. За би буруу юм хийгээд байгаа дандаа хүнд муу юм хийгээд байгаа. Тэгээд тэрийг зөвтгөхийн тулд сайн үйлс хийж эхэлдэг. Жишээ нь одоо баахан нүгэл үлдэж буруу юм хийж явж яснаа гинтхэн ухаарангуудаа хүнд туслах ч юм уу тийм ээ. Тэгээ бүр одоо Монголд бол дэлгэрэнгүй байгаа нь одоо суурга могорг барих тийм ээ. Юу гэдгийг хөшөө юм босгох тийм ээ. Ингээд өлсөн хүнд мөнгө өгөх тийм ээ. Ингээд ийм үйлдэлүүдээр үйлсээр одоо ингээд цагаатгах гээд хүмүүс ингээд оролдоод байгаа байхгүй юу. Гэтэл яаж бодсон, яаж жинэлсэн хүн гэдэг амьтны муу үйлүүд нь санаачлаараа хийсэн сайн үйлээсээ давж гардггүй байгаа. Тэгээ энэ үед бид нар одоо яах ёстой вэ? Яана гэж бодож байна. Одоо бид нар шавар дунтсан ба шүү. Яг энэ хэмээрээ энэ шүүлтээр ингээд очих юм бол бидний хувь зай ямар хувь зай хүлээж байна биднийг? Тэ мэдээж Библи биднээс хэлж байгаа шүү дээ. Хүний ам бол мөнхийн юм аа анх оригинал бүтээснээрээ тийм ээ. Харин үхэл гэдэг бол хаалга гэдгийг хэлдэг тийм ээ. Бид нар нэг хаалга ингээд орно. Гэтэл цаана бид нар мөнхийн амьдрал хүлээж байгаа бид нарыг тийм ээ. Харин мөнхийн зовлон уу мөнхийн баяр хөөртэй амьдрал уу гэдэг асуудал тэнд шийдэгдэх гээд байгаа шүү тийм ээ. Тэгэхээр ийм нөхдүүд ч одоо хаашаа явах болоод байна тийм ээ. Энэ үед бид нарт одоо хүн төрлөختний одоо ерөөсө түүхийнхээ тур шааж байгаа асуудал чинь bail out одоо эднийхээр ярих юм бол тийм аврал хэрэгтэй болоод байгаа хөөхгүй. Аврал. Тэгээ энэ аврал хаанаас ирж яах гэхээр ертөнцийг бүтээгч тэр эзнээс ирж байгаа.
Тэгээ энэ авралын асуудлыг бид нар яаж шийдэх вэ? Гэхээр ба шүү дээ хамгийн түрүүнд бид нар нөгөө бурхан эзнээ таньж мэдхээс эхэлж байгаа. Бурханыг таньж мэдээгүй нөхцөл тэр нөгөө аврагчаа таньж мэдээгүй нөхцөл бид нар нөгөө тэнээр авруулахаа мэдэхгүй байгаа даа шүү дээ. Тийм ээ. За энэ дээр одоо энийг төр зогсоочоод энийгээ дуусгач хэдүүлээ. Энэ юу гэж юм? Abusers, adultery, or backbiter гэж энэ дээрээ бусдыг одоо айгуу гоё ярьж. Энийг бол юун дээрээс их олж хардаг вэхээр их ном үзсэн хүмүүст бол энэ өвчин их байдаг шүү дээ ер нь. Тэр доктор хамгаалаач хүмүүс шинжлэх ухааны чиглэлээр их явсан хүмүүс бол тийм ээ. Тэ янз бүрийн докторын диплом магистрийн диплом аваад үргэлжлсэн нөхдүүд бол өөрийгөө амар их тэмтэй бол тэр чинь нэг докторийн дипломтой учраас надад байхгүй тэрэнд байгаа учраас өөрийгөө одоо дээгүр нэгдээс хүний хувьд одоо зэндаа дээгүр гэж үзээд байна шүү дээ тийм ээ. Тэ одоо энэ байна. Hypocrisy байна. Энийг ариуна чинь сайхан орчуулчаараа монголоор заяа. Хэдүүлээ дараа нь ингээд хэрэг болно. Тэ бадрах байна. Манай бадрахчаад бадрах гэж юм буруу нэр хэлдэг. Тэ манай бадрал өстө айгу professional level айгу сайхан орчуулдаг залуу байгаа шүү дээ. За ингээд энэ дотроос түүгээд ярих юм бол бид нар одоо зөндөө. Ерөнхийд нь одоо ойлгуулахын тулд би ингээд харуулчих энэ хуудаснуудыг тийм ээ. За дараагийнх нь. Тэгээд энүүнийг авчвал бид нар өөр дээрээ энэ бол айхтар хай стандарт байгаа. Одоо энэ бүх юмнуудыг энэ шүүлтүрээр өөрийгөө оруулна гэсэн үг шүү дээ. Оруулаад хаад би хэмбэ гэдгээ харах нь шүү дээ. Тэгээ би сайн хүн байна уу, муу хүн байна уу гэдгээ бид нар олж мэдэх асуудал байгаа байхгүй юу? Урвах юу гэж тий баялагт итгэх 104 дээр тийм ээ. Тэг өнөөдөр бид нар яг жинхэнэ бурхныг олж мэдээгүй нөхцөл Есүс Христийн өмнө бид нар бууж өгөөгүй нөхцөл бидний бурхан бол дандаа өөр зүйл байждаг тийм ээ. Мөнгө, power, хүч чадал, нэр хүнд тийм ээ. Дандаа тийм юм. Эд хөрөнгө дандаа тэднийг бурханчилсан. Дандаа мөнгөний араас мөнгө л олж явал босод юм хамаагүй тийм ээ. Болцсон. Байж жишээ нэ тийм ээ. Тэгээд энэ бурхныг олж мэдснээр энэ буруу ойлголтуудаас буруу зүйлүүдээс бид нар салдаг байгаа даа. За ингээд 122 бүгдийн чэйжлд авчираа. За ингээд ийм гим нүгэлтэй хүмүүс маань бид нар одоо ямар нэгэн арга хэмжээ хэрэгтэй. Тэгэхдээ одоо ингээд бид нар энээс гарч одоо асуудлаа шийдвэрлэхийн тулд бид нар бодохдоо юу гэж бодоод байдаг вэ гэхээр бид нар ямар нэг юм хийх ёстой. Хийхдээ бол одоо асар их зориулалттай тийм амар юм хийх ёстой гэж ойлгож байна. Одоо ийм хүнд гэмтрэг хийцэн нөхдүүд чинь одоо яахын тулд тийм ээ. Одоо тэгэл баахан асар их буян үйлдэх. Эсвэл одоо юу гэж болох вэ? Тэ одоо ном унших тийм ээ. Юу гэдгийг тийм боловсрох одоо янз бүрийн байдлаар ингэ шийдэх гэж үзэж байгаа. Гэтэл энүүнийг Библи дотор хамгийн амархан аргаар юу гэж хэлсэн бэ гэхээр ба штэ. Есүс Христ энэний хариултыг биднэрт хэлэхдээ ингэсэн байгаа байхгүй юу? Ром номын 19-оос 10 дээр. Хэрв та Есүсийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч Бурхан түүнийг үхэгсдээс амьлуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл аврагдах болно. Энэ дээрээс хоёрхан асуудал яриад байгаа. Ром номын 19 дээр шүү дээ тийм ээ.
хоёр асуудал байгаа байхгүй юу? Амаараа хүлээн зөвшөөрснөөр авралт хүрэх бололцоотой. Зүрхэндээ итгэснээр бид нар зөвхт байдлыг олох бололцоотой гэдгийг бурхан бидэнд амлаж байгаа. Эндээс бид нар хоёр юм яг ингээд одоо ингээд баахан тайлбарлаж ирсэн өнөөдрийн бидний гол харах юм энд байгаа байхгүй юу? Бид нар амаараа хүлээн зөвшөөрч юу хүлээн зөвшөөрнө гэж байна? Амаараа. Тэ Есүс Христийн үхэл болон дахин амьлалтыг гэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ энэ тэр юун дээр болсон одоо энийг бид нар дараагийн хичээлээр үзэх баг. Одоо энэ загалмай дээр болж байгаа үйл явдал чинь тийм ээ. Бидний энэ гэм нүглийн асуудлаас болоод тэн дээр бурхны мэрэгэн ухаанаар асуудал шийдэгдсэн байгаа даа байхгүй юу? Одоо бурхан шудраг учраас шудраг шүүлтээр шүүх юм бол бид нар там руу явах гэдэг. Бурхан нэгүүлсэнгүй учраас хүнд хайртай учраас загалмай дээр бурханы шудраг байдал буюу нэгүүлсэл хайрын уулзвар болж тэр загалмай дээр том транзакшн явагдсан байна. Одоо англиар хэлэх юм бол транзакшн. Одоо Монгол дээр орчуулж хэлвэл юу гэж хэлэх вэ? Одоо юм худалдан авалт гэж хэлэхгүй байх. Яг баг тиймэрхүү утгатай юм болж байгаа байхгүй. Биднийг гэм нүглээс аврахын тулд хүүгийнхээ амийг зольж бид нарыг одоо энэ мөнхийн тамаас аврах боломжийг нээж байгаа үйл явц тэр загалмай дээр болсон учраас хамгийн чухал асуудал нь тэнд байдаг байгаа байхгүй. Бурхан түүхийн турш бид нартай харьцахын тулд яагаад хүүгээ тэн дээр золиод байгаа гэдэг асуудлыг бид нар бас ойлгох хэрэгтэй байна. Түүхийн турш бурхан хүнтэй ингээд харьцаад энэ гэм нүглийн асуудлыг шийдэх гээд оролдоод байхад янз бүрийн түүхийн турш иш үзүүлэгчээр тийм ээ нөхцөл байдлаар маш олон зүйлээр ингэж байна. Гэтэл хүн өөрөө ойлгож хүлээж авч чадахгүй, хүлээж авсан тушаалыг дагаж чадахгүй дандаа одоо фейлдж исэн ийм үйл явдал болсон байна. Тэгвэл энийг ингээд товчхон нэг хар үгээр хэлэх юм бол ийм байгаад байгаа байхгүй юу? Одоо бид нар нэг одоо ингээд үйл болох гэж байна. Энд боршуу одоо маргааш аймаар цасан шуурхтай хүүтэн тэр боршуу хоолгүй болох гэж байгаа маргааш өөх гэж байгааг бид нар одоо мэдээд шүү дээ. Хараад ингээд гадаг үүжээ тий. Тэгэнгүүт хүн бид нар очиод тэр боршуу за өөх гэж байгаа юм чинь аврах гээд ингээд барьж авах гээд байсан чинь боршуу бид нарыг ойлгохгүй нисээд ингээд бид нарт баригдахгүй яваад байна гэсэн үг байхгүй юу? Гэтэл бид нар тэр боршуунд ойлгуулахын тулд яах вэ гэхээр өөрөө боршуу болоод хажууд нь очиод суугаад ингээд ярих юм бол бид нараас зүхтаахгүй. Тэгээ би чи ярих нь өштэй боршуу өөрөө боршуу болчаад ой хойтон өстэй маргааш өстэй эвгүй юм болох гээд шүү ингүүл аврагдана тийм ээ. Тэгвэр их бүдүүлэг жишээгээр ярих юм бол иймэрхүү хүмүүс бурхны тэр агуу байдлыг ойлгохгүй учраас бурхан өөрөө тэр хүний төрхөнд орж хүмүүсийн дунд бууж ирээд тэгээд биднэрт тэр юу болоод байгаа яагаад байгааг ойлгуулсан байгаа байхгүй. Тийм ээ. Тэгээд тэр үнэхээр бид нар одоо энэ суур 15 хичээлийг ерөнхийдөө ингээд яриад дуусгаад бол биднэрт нэлээд ойлгогдох баг. Тэгээд би мэдээж та нарт янз бүрийн асуултууд байгаа шинэ хүмүүс тийм ээ. Дараачихаа юм таслалгүй ирээд суух юм бол ойлгогдно. Тэгээ би эндээс бол одоо ингээд салбарлуулаад тайлбарлаад авах юм бол зөндөл юм байгаа л да тийм ээ. Тэгээд хамгийн гол нь бид нар өнөөдөр аврал гэдэг зүйлийг бид нар яаж авдаг юм бэ гэдгийг л ойлгох өнөөдрийн хичээлийн хамгийн чухал асуудал байгаа тийм ээ. Тэгэхээр энэний одоо энэ дээр би бас нэг point нэмээд хэлчихье гэж бодож байгаа. Энэ юу юм бэ гэхээр бид нар бурхны тухай ойлголтоо бид нар их зөвдөх хэрэгтэй. Ялангуяа монгол хүмүүсийн хувьд. Бурхан гэд бодохоор материаллык зүйл буюу маш өчүүхэн зүйлээр бурхныг бид нар төсөөлдөг. Бид нар урд нь ойлгуулснаар бол бид нар бол маш өчүүхэн бурхантай болсод байхгүй юу? Эсвэл гуулиар хийсэн ч юм уу тийм ээ. Ингээд янз бүрийн нэг тийм хязгаарлагдвал материаллык эсвэл хүн ч юм уу тийм ээ. Бидний яриад байгаа бурхан бол тийм ээ альфа ба омега ертөнцийн эхлэл ба төгсгөл
бүхнийг бүтээгч, сүнсээр оршигч, хаасайгүй оршигч, хамгийн ариун. Тийм ээ? Ямар санд бид нар ингэж хэлдэг шүү. Одоо манай энэ найзын гэхэд тийм ээ. Бид нар хүн одоо өөрийгөө хамгийн сайн мэднэ гэж боддог тийм ээ. Гэтэл Бурхан намайг надаас илүү мэддэг. Тэгэд Бурханыг би болохоор Бурхан гэж хэмпээ тэрний анхуу байдлыг ингээд жоохон байдлаар тодруулах гэдэг байгаа байхгүй юу? Гэтэл би өглөө унтчаад босоод ирэхдээ миний толгойд хэдэн үс байгаа хэдэн унтсан бэлээ гэдгийг би мэдэхгүй. Өөрөө ч мэддэггүй байгаа байхгүй. Гэтэл би өөрийгөө 100% мэднэ гэдэг бол бас худлаа асуудал болж байгаа байхгүй. Гэтэл Библиэлд бичээс дээр юу гэж хэлсэн байдгүй? Бурхан чиний толгойтой хэд байгааг өнөөдөр мэднэ. Унтаа босоод ирэхэд хэд унтсан, хэд үлдсэний чинь мэддэгэ гэж байгаа. Гэтэл бид нар Бурханыг төсөөлөхдөө тэнд очиод хүний толгойтой тоолоо явж яадаг ингээ хүн шиг юм цаг хугацаанд хязгаарлуулад ингээд ойлгож авах гэдэг байгаа байхгүй. Гэтэл энэ дэлхийд байгаа бүх зүйлийг сүнсээр орших тэр агуу тийм Бурханд итгэдэг хүмүүс байгаа байхгүй. Тэр Бурханы хүч чадлыг бид нар зөв ойлгох юм бол энэ Бурханы тухай зөв ойлголттой болж байгаа байхгүй. Тийм ээ? Тэгэхээр Бурханы тухай тэр ойлголтоо бид нар бас их цэгцлээд авах хэрэгтэй. Тийм учраас тэр агуу нэгэн л биднэрт авралыг өгч чадах болохоос биш зүгээр модоор зороо тавьдсан юм бидний энэ айхтар юмнуудаас бид нарыг салгах аврах цэвэрлэх боломжгүй байгаад байгаа байхгүй юу? Тийм ээ? За одоо болохоор хэдүүлээ энийг юу яа? Тэгэд энэ бүх юмыг ингээд сая ярьсан дээр ингээд үнслээд яхад түүний үхлээр бидний нүгэл уучлагдсан. Түүний амьлалтаар бид бүн камиг хүлээж авах боломжтой болсон гэдэг энэ хоёр поинтыг л хамгийн гол нь бид нар гаргаж ирэх гээд байгаа шүү. За юу. Юу гэж түүний үхлээр бидний нүгэл уучлагдаад тийм ээ? Сая энэ бүх юмнуудын чинь төлөөс түүний амаар, түүний үхлээр шийдэгдэж өгсөн байгаа байхгүй бид нарт. Гэтэл тэрийг мэдээгүй хүмүүсэндээ яваад байна шүү дээ заагурч бас тийм ээ. Бэлэн ингээ үнэгүй бэлэг гэдээ бид нарт өгсөн. Тэгээ үнэгүй бэлэг авч ийм зөвхт байдал уучлалыг авахын тулд бид нар амар их юм хийх ёстой гэж бодоод байдаг. Гэтэл аль хэзээ тэр загалмай дээр энэ үйл явц болоод бид нарт энэ үнэгүй бэлэг ирдсэн байгааг бид нар одоо нэхэмжилж олж авах асуудал хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгээд түүний дахин амьдлалтаараа юу ойлгуулсан гэдгийг өмнө хичээлдэр бид нар ярьсан тийм ээ. Хүн чинь болохоор юу гэж ойлгоо яваад байсан гэхээр одоо ингээд энэ насанд би үхвэл ганц амьдрах юм чинь ингээд дуусчихна. Тэгээд цаашаа өөч байхгүй ганц энэ богинохон амьдрал дотор л одоо хамаг юмаа үзэж амжуулж хийж авахын тулд яардаг байсан чинь үгүй чи мөнх амьдрдаг юмаа гэдгийг ойлгуулад нас бараад дахиж амьлаад бүр 40 хоногийн турш олон хүмүүсийн дунд байгаад ийм учиртай гэдгийг ойлгуулсан байгаад байгаа байхгүй. Тэгээд энэ асуудлуудыг бид нар ойлгоод хүлээж аваад уучлалаа хүлээж аваад тийм ээ. Тэгээд энэ мөнх камийн асуудалд яавал биднэрт Бурхны хүү болох эрхийг өгнө гэд санаж байгаа юм байна уу? Санаж байгаа да тийм ээ. Бурхны хүү болох эрхийг өгнө гэд. За тэгээд энэ айхтар муухай асуудлаасаа бид нар гараад Бурхны хүүхэд болж байгаа юм чинь тийм ээ. Түрүүний миний ярьдаг энэ юуныг хийгээд бид нар энэ үйл явцууд болоод энэ хоёр уучлалт явагдаад мөнх камиг хүлээж авсны дараа бид нар Есүс Христийн дотор шинэ бүтээл болсон байдаг. Шинэ бүтээл болсон учраас бид нар сүнслэг амьдралын хориг айгүй жоохон тэр беби байдаг. Одоо ингээ сүүгээр тэжээгдэг тэнгис шиг суугаад ингээ байждаг тийм ээ. Тэгээд бид нар тэр дотор одоо цаашаага энэ сүнслэг итгэлийн хамт олон дотроо өсөх, томрох, хөлд орох, явах шаардлагатай болно бүгдээр. Тэгээд Бурхны агууг таньж мэдээ түүний хайрыг мэдэрсний дараа өөрөө аяндаа түүний төлөө ажиллах зүрх сэтгэл чинь угаасаа ажиллаж гарч эхэлнэ. За Ром номын 10-9-ийн 10 хамгийн гол асуудал хүн зүрхэндээ итгэн зөвхт байдалд хүрдэг. Хамаараа хүлээн зөвшөөрч авралт хүрдэг.
Тийм ээ? За өнөөдрийн бидний номлын асуудал ойлгомжтой юу? Ер нь бол тавчхан ийм байна. Зүгээр дэлгэрүүлээд, сумжруулад ингээд яах вэ гэвэл шаардлагагүй гэж бодож байна, тийм ээ? Бид нар тэртээ эсийн бүлгээр цааш нь үзэж байгаа. Тэгэхээр дараачийн хичээлүүдээр, сургаалуудаар энэ бас ингээд энэ дотроос ингээд юмнууд нь явж байгаа. За Есүс Христ таныг аварсан болохоор таны аврагч гэж хүлээн зөвшөөрж гинэ үү? Манайхан. Аврагч гэж ямар ч байсан энд байгаа хүмүүс бол бүгд зөвшөөрж байгаа бах. Нэгээс бусна. Тоглож байгаа шүү. Зөвшөөрсөн л дөө айл эзэнэ. Би зөвхөн тоглоод явуулаад байна. Есүс танд мөнгөн амийг өгсөн болохоор таны амьдралын эзэн гэдгийг хүлээн зөвшөөрж байгаа, тийм ээ? Яг л Есүс бид нарыг ийм хүнд байдал дотроос энэ арга замуудыг хүний олж чадахгүй байсан арга замуудыг бид нарт энэ ямар ч боломжгүй зүйлүүдийг биднэрт бий болгосон. Бүр бий болгохдоо бид нар бүр юу ч хийхгүйгээр айгүй амархнаар олоод авчих энэ бэлэг болгоод өгсөн байгаа даа байхгүй тийм ээ? Мөнх ам. Тэгэхээр мөнх ам гэдэг чинь одоо бидний хуучин ойлголтоор бид нар бол үхэнгүүтэй л одоо хаашаач явдаг нэг юм болоод ингээ учрыг нь олдгүй байсан шүү дээ бид нар. Ялангуяа үхэлтэй нүүр тулах үедээ бид нар энэ мөнх амын асуудлыг мэдэж ойлгоогүй үедээ үхлээс асрыг айдаг байсан тийм ээ. Хоёрдугаарт гэх юм бол бид нар хүн залуугаараа нас барах үед яг тэр эзэн бидэрт зүрхэнд нь тэр мөнгө амьдрах ёстой гэсэн өгөгдөл мессеж байгаад байгаа учраас хүн залуугаараа нас барах үед хүн биднэрт айгүй их шудраг бос санагддаг тийм ээ. Ялангуяа жоохон бага залуу хүмүүс яхад тийм ээ. Бурхантай заалдах гэдэг. Яагаад ингэж энэ залуугаараа ингэж вэ? Гэтэл бидний нөгөө энд байгаа өгөгдөл хүсэж байгаа юм тийм ээ. Их удаан наслах ёстой, мөнгө байх ёстой гэсэн ийм юмнууд байгаад байгаа байхгүй юу тийм ээ. За өнөөдрийн сургаал номлол ийм байна. Хэдүүлээ залбирая. Эзэн минь өнөөдрийн сайхан цагийн төлөө танд талархаж байна.